Улс орныхон бүтээн байгуулалт хүн ардынхан аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор улс орнууд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг өөрийн орондоо ажилуулах сонирхол их байдаг. Энэ ч үүднээс манай улс 1990 оноос эхлэн аль болох гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниудыг өөрийн улсдаа ажилуулахад төлөвлөгөө анхаарч эхэлжээ. За эзэн гүтэр ийм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид хятадтай холбоотой мэдээлэл ихлэхээр зорилоо. Мөнгө өгсөн гэдэг. Нэгнийхээ буруулгал байгаад байгаа. Ашигланд ороогүй. 66 айлын орон сууц байгаа юм л да. Зүг хурц болсон. Эзэн гүтэрийн эмнэлэгт гарч идэх өрхөөр нийс чинь ойлгож байгаа. За ямар мэдээлэл вэ гэхээр хятадын хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад бол нэлээдгүй их хувийг эзэлдэг юм байна. Тэр дундаа 2011 онд гаргасан хятадын хөрөнгө оруулалттай компаниудын судалгаанаас харахад бол нэг номерт хятад улс байд юм байна. За миний гар дээр бол яг ийм баримт байна л та. За энэ дээрээс харахад бол 52 улс байгаа. Тэрний нэгдүгээрт бол бүгд найрамд хятад ард улс. За 44.44% буюу 430 гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани одоо үйл ажиллагаа эрхлэж зөвшөөрөлт авсан байна. Монгол улсад. За орон нутгийн хэмжээнд ярих юм бол одоо нэлээд тоо гарна. За он оноор нь ярих юм бол бас нэлээд тоо. 1990-ээс 2011 оны хооронд хийсэн судалгаагаар манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалттай 110 улсын 11,642 компани үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр компаниудын дийлэнх хүн буюу 73.7% нь геолог, ууд уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын төсний салбарт, 15.6% нь худалдаа нийтийн хоол, 158% нь банк санхүүгийн үйл ажиллагаа, 110% нь хөнгөн үйлдвэр инженерийн барилга байгууламж, 181% нь барилгын материалын үйлдвэрлэлт гэх мэт 20 гаруй салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Дээр дүрцэн манай улсад үйл ажиллагаар зөвшөөрөл авсан гадаадын 110 улсаас жагсаалтын ихэнд хамгийн их буюу 49.28%-аар хятад улсын хөрөнгө оруулалттай 5737 компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байсан байна. Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад үйл ажиллагаа явуулах эрхийг хамгийн улноор нь авах нь нэг хэрэгч. Нөгөө талаараа хөрөнгө оруулалт нэрээр компани байгуулсан хятад хүмүүс Монгол иргэдийг залилан мэхэж манай улсад байгуулсан компани булаацалдаж цагдаа шүүхэд хандхатаа тулжээ. За яагаад энэ заавал хятадтай холбоотой одоо баримтыг хүргэх гээд байгаа юм бэ гэхээр одоо бидний энэ удаагийн нэвтрүүлгээр бол Баянгол дөрвийн 6 дугаар хороонд байрлах одоо хятадын 100% хөрөнгө оруулалттай барилгад одоо иргэд төлбөр мөнгө өгөөд одоо хохирчсон одоо байгаа тийм байдлыг одоо бид хүргэн. За энэ компани бол их сонирн болчиход байгаа. Хөрөнгө оруулагчтай хоорондоо маргаан гэдэг нь юу вэ гэхээр зэрэг хятадын Тэнжин хотод байдаг Дааган гэдэг компани энэ байрыг бариулахаар мөнгө өгсөн гэдэг. Одоо шүүхэд 4 шатны шүүхийн шийдвэрээр 4 тэрбум 650 сая төгрөг гэж байгаа шүү дээ. Орцсон гэдэг байгаа. Шийдвэр гаргацсан. Тэгээ бид тэднийг цөөн хэд улсууд орд ирсэн улсууд байгаа энд. Тэгээ тэр хэдийн үгээр бол ерөөсөө энэ юу болохгүй байгаа байхгүй юу? Нөгөө хүчин төгөлдөр биш. Энэ компани ерөөсөө л ингээл улсуудын хооронд ингээл хоёр компани хоорондоо хэрэлдэл нэгнийхээ буруулгал байгаад байгаа. Тэгээ захиалга өгөөд 2008 онд улсын комисс хүлээж авсан боловч хөрөнгө оруулагчдын хоорондын маргаантай гээд ингээд ерөөсөө одоо хүртэл зарим ихэнх айлууд нь ашигланд ороогүй. Эзэн гүтэр ийм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хятадуудад барьцаалагчсан Монгол төр сэдвийг онцлоо. Барилгатай холбоотой асуудал одоо яг цаана нь нийслэлийн засаг даргын 5 газрын ажилтны 66 айлын орон сууц гэж байгаа боловч цаана хятад захиралтай юм компаниудын нэр дурагдах энэ яг ямар учиртай юм бэ одоо? За энэ Баянгол дүүргийн 6 дугаар хоронд байрлах тийм ээ. 39 одоо 66 айлын орон сууц байгаа юм л та. Одоо энэ нийтдээ 66 айл одоо айл байдаг гэсэн. Тэгээ энэ байртай холбоотой ингээд Монгол иргэд ингээд энэ орон сууцаас байр худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл баригдаж авах хугацаанд нь захиалгын гэрээ болоо тийм ээ. Ингээд байр худалдаж авсан 30 гаруй иргэд маань бол өнөөдөр гэрчлэгээ бичиг баримт авах боломжгүй болчиход ингээд ийм нөхцөлөд л байна. Тэгээд манай төрийн бас байгууллагт эдгээр иргэдийн төлөөлөл хандсан л та. Тэгээд бид бол эхний ээлжинд ямар ч байсан 10 гаруй иргэдийн одоо гэрчлэгээ бичиг баримтын юмыг хууль ёсны өмчлөгч болохын тогтоогод гэрчлэгээ бичиг баримтыг авч өгчөөд байгаа. За гэхдээ энэ байрны цаана бол маш их олон
одоо эдэртэй асуудлууд бол байгаад байгаа. Тэгээ хамгийн сонирхол татсан зүйл бол өнөөдөр энэ байшин маань нийслэлийн засаг даргын хамгийн газрын 66 айлын орон сууцгийн нэртэй бүх газар гэрээ хийгдсэн байдаг тийм. А гэтэл нийслэлийн засаг даргын хамгийн газартай холбоотой юм гэхэлэр ямар ч холбоо байхгүй. Тэгээ одоо яагаад ийм нэр хаягтай ингэж явдаг юм үнэхээр ойлгомжгүй нэгдүгээр асуудал. Хууль ёсны захирал нь давуу заалдаад тэгээд тэр нь бол одоо хэрэг юу яагаагүй анхан шатны шүүхээр баталсан. А хэрв тэр 4 тэрбум 100 мянган төгрөг эднийд өгчихсөн бол яагаад байраа гүйцээгүйгүй? Нэгдүгээр тийм асуудал гарч ирж байгаа байхгүй. А хоёрдугаарт нь бидний тэгвэл захиалсан мөнгө хайч ба. Зөвхөн би энэ 13 айлынхаа одоо тушаасан мөнгийг ингээд бодохоор зэрэг 2 тэрбум 715 сая төгрөг байд юм билээ. За одоо юу гэдгийг бас хэд үндсэг үзэл гаргаад одоо хятадуудыг одоо ингэж тэгж гэхээсээ илүү за яг хоо энэ хөрөнгө оруулалт нэрээр одоо сайн зүйл хийж байгаа улсууд байгаа. А бид нар буруутгахгүй. За энэ зүйл хөрөнгө оруулалт нэрээр бас мөнгө угаах тийм ээ. Залилан мэхлэх ийм үйл ажиллагаа явуулж байгаа ш байгууллагууд одоо хөрөнгө оруулалттай хятадын компаниуд байна. За иргэд ингээ гэрээгээ дүгнэе гэхээр тамга тэгдэггүй хүнтэй чи яаж дүгнэх юм? За энэ хооронд нь бас зүгээр байгаагүй. Одоо бид нар шинэ 4 хятад за тэгээд зунчин компани шүүгд өгөөд 4 шатны шүүгийн шийдвэрээ гаргуулад шийдвэр гүйцэтгэлд өгөөд мөнгө авахар болсон байгаа. Шийдвэр гүйцэтгэл дээр байгаа. А дааган гэдэг компани мөн 4 тэрбум 650 сая төгрөг шийдвэр гүйцэтгэл дээр бас 4 шатны шүүхээр оруулаад гаргуулад авчихсан. Бас шийдвэр гүйцэтгэл дээр байгаа. За ингээд хоёр хятад нь ингээд алга болчиход та. За нөгөө хоёр хятад нь энд байдаг боловч Ван Синтүн гэдэг хүн бол иргэдийн хүсэлтээр уулздаг, бичиг баримтаа үзүүлдэг, одоо ингэ яваад байдаг. Бүтэн 4 жил гараа явж байгаа. Тамга тэмдэггүй хүн яг ч арга байхгүй. Иргэдээс уучлалт гуйдаг. А нөгөө Лишинбо гэдэг хүн нь болохоор манай одоо улсын мөрдөн байцаах газар байгаа. Улсын мөрдөн байцаах газар нийслэлийн прокуророос 248-ын 4-р зүйл 4 гэдэг зүйл ангиар ял төлөвлөөд 2011 онд шүүх хурал болсон. Болоход бас л нэг юм лавлна гэж хойшлсон. Бүтэн жил хойшлоод 11 оны 11 сард бас болсон. Болоход бас хойшлоод 3 хойшлоод 3 дахьтаа нэг юм хурал хийсэн чинь дахиад хойшлчихсан. Дахиад одоо 13 оны 12 сар, 14 оны 12 сар гэл ингээл явах байл гэдэг. Ингээд энэ дунд нь яаж ийм нөхөр бид нар иргэдүүд хохирч байгаа байхгүй. Ер нь энэ дээр бол хаана бодох. Нэгдүгээр одоо Монгол улсын төр нийслэлийн засаг дарга ягаад энэ хятадын компанитай ингээд нэр усаа хаяг оруулаа тийм ээ. Ингэж одоо холбогдож хөлбөлдөх болов гэдэг ихний нэг асуудал байна. Хоёрдугаарт нь Монгол улсад хууль тогтоомж нүүлжилдэг юм бол тийм ээ. Хэн зөв хэн хуулийн дагуу ажил хийж байгаа хүмүүст нь бол үн чударгаар энэ хуулийг одоо ялгаргүйгээр үйлчлүүлэх ёстой. Монгол улсад одоо хүн мөр хууль шүүхийн үндх хэрэгтэй гэж заасан үнд соёлтой тийм ээ. Тэгэхээр энэ бол хятад иргэн байна уу, Монгол иргэн байна уу хамаахгүй. Өөрөөр хэлбэл энэ байшингийн анхны хөрөнгө оруулагчид нь үнэхээр маргаантай. Одоо жинхнээс энэ байшин барилгын компаниг бий болгоход хөрөнгө оруулсан одоо хятад улсын иргэд нь болохоор хохирцсон байждаг тийм ээ. А Монголд ороод ирсэн суурьшсан Монголын хуулийнхантай холбогдсон Монголын одоо зарим нэг зүрх сэтгэлээ худалдахад бэлэн болсон иргэдтэй холбогдсон хэсэг хятадууд тийм ээ. Хятад иргэд маань одоо жишээл нөгөө одоо хөрөнгө оруулагч иргэдийг ингээ хохироож байгаа ийм одоо асуудлыг л өнөөдөр манай хуулийн хяналтын байгууллага зөв бурууг нь ялгаж зааглаж чадахгүй болчиход л байна л та. Тэгээ тийм учраас бид бол энийг бас яг та бүхэн энэ нэвтрүүлгийг хийж байгаа үнэхээр эзэнгүй төрийн хэмнэл гэдэг гарч ирдэг бол үнэхээр нийцж ингэж би ойлгож байна. За хятадын хөрөнгө оруулалттай компани нэрийн дор тийм ээ монголчуудыг хохиргоодог байдал гарсаар байна. За энэ байдлыг дасан зогсоох үүрэгтэй одоо төрд байгаа одоо албан тушаалтнууд эрх мэдэлтэнгүүд энд юу ямар арга хэмжээ авч ямар хариуцлага тооцож байгаа юм бэ? Хоёрдугаарт нь энэ бол ерөөсөө шүндий гэдэг нэртэй 100% хөрөнгө оруулалттай хятадын компани. Тэгээ хятадын компани маань бол энэ одоо хятад шүндий компани бол 7 гишүүнтэйгээр хамгийн сүүлийн одоо 30 төгөлдөр дөрмийнхаа хурлаар тийм ээ энэ компани дөрөв одоо гадаадын хөрөнгө оруулалттай газар бүртгэгдсэн байдал нь бол 7 хоны бүрэлдэхүүнтэйгээр ингээд бүртгэгдсэн байдаг. Тэгээд энэ утгаараа бас одоо улсын бүртгэлийн ерөнхий газар дээр хүртэл ингээд бүртгэл хийж мэдэх байхгүй. Тэгээ энэ 7 хятад иргэд маань хоорондоо талцаад одоо ингээд дунд нь одоо Монгол улсын тий иргэд хохирч яадаг. Дээрээс нь энэ хоорондоо маргасан маргаанд нь одоо шил Монгол улсын хууль хяналтын байгууллагын одоо хууль бус аргаар нөлөөлж оролцсон гэх юм хангалттай баримт нотлогоонууд байгаа. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой маргаанууд бол шүүг хууль хяналтын байгууллагуудаар явагдаж байгаа гэдэг чинь төдийлөн урагштай байна. 2009 оны
Дөнгөж одоо улсын комисс хүлээж авсны дараах нь шүү дээ. Улсын комисс чинь яг ингээд шууд орж ирээд бүгдээрээ паркет гар үсэг зурдгүй юм байлээ. 18 9 хүний гар үсэгтэй байд юм байна. За ганц нэг даалгавар өгд юм байлээ. Тэр нэг жоохон дутуу мутуу юмнууд бас нэг одоо дутуу биш одоо ингээд гүйцээгээд эсвэл сайжруулж хийхээр одоо лифт мифтч байд юм уу. Тэрэнд нэг хоног хугацаа өгсөн сүйдэн зурсан юм байдг юм байлээ. Энэ хооронд нь яах вэ гэхээр тэр Лишенбо гэдэг хүн авилгатай тэмцэх газар Вансентун гэдэг хүнийг одоо бид энэ бид нартай гэрээ хийсэн захирлыг авилгатай тэмцэх газар юу яагаад өгөөд одоо хахуул өгсөн авсан гэдэг өгөөд тэр комист ажиллаж байсан Сүхбаатар гэдэг хүнд хахуул өгсөн гэдэг хэрэг үүсгээд ингээд тамга тэмдгийн авилгатай тэмцэх газар хураагаад тавцсан 4 сарын 14-нд. Тэгэж хурааж явахдаа бас бид нарыг хийсэн албан ёсны гэрээг бас хураагаад тавцсан байт юм билээ. Өөртөө холбоотой энэ баримт цэлтийг ингээ хүргээ явж байхад бол манай хууль, цагдаа, шүүхийн байгууллагууд бол зөвхөн энэ хятад улсын одоо эрх ашиг тийм ээ хятадын хөрөнгө оруулалттай компаниудын талд үйлчилж байна уу да гэсэн хүсэл зорилго одоо тиймэрхүү юу ажиглагдж байна. Одоо энэ 2009 оноос хойш ерөөсөө тамга тэмдгийг хураагаад авсан байна. Гисэн хэдэж тамга тэмдэг дарагдсан бичиг заас шүүхтэй өөр очиод байгаа. Тэ ярих юм бол маш их олон бодлонтой асуудал байна. Өөрөөр хэлэх юм бол одоо захиргааны шүүхээс бол тэр 7 гишүүнтэй болоод бүртгүүлсэн бүртгэлийг бол хүчинг болгосон байдаг. Тэгин готлоо бүртгэлийг хүчинг болгоод тэр хөрөнгө оруулаагүй сэтгэлээр нь ямар ч дүгнэлт хийгээгүй байхад одоо шууд одоо нэг тэр 7 хүнийх нь нэгнийх нь хүсэлтээр одоо гадаадын хөрөнгө оруулалтын газрын одоо холбогдох одоо эрх мэдэлтэй этгээдүүд одоо нэг хүний өмчгээд нэг хүний компани гэдэг хөрөнгө оруулалтын тийм гэрчлэг болгосон байж байгаа. Тэгээ энэ зөрчилтэй байдлаас нь болоод тэр одоо хятад иргэн бол энэ оршин суугчдыг төөрөгдүүлэх те би эзэн нь байна та нар гар ор гэдэг ингээд одоо мөнгө төгрөг авах тийм ээ иймэрхүү байдлаар ингээд Монгол иргэдийн хохироод байгаа үйл явдал байгаа юм л та. Энийг одоо таслан зогсоох бол маш амархан байж байгаа хамгуул манай хуулийнх нь явж хүсэл байхгүй байгаа л харамсалтай. За тэгээ явж идэл одоо нөгөө 4 хятад байхгүй яг энэ 5 оны 10 оны 9 сараас 9 сарын 10 сарын 5-наас эхлээд 3 монгол эмэгтэйд бид нар мөнгө төгрөгөө өгч 3 монгол эмэгтэй энд ажилладаг. Тэгээ энэ улсуудын тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг нь гүйцэтгэх захирал гэж яваад байгаа. Тэр Баясгалан гэдэг эмэгтэй гүйцэтгэх захирал, Мандах хоёр гэдэг эмэгтэй энэ шүндий компани одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж яваад байгаа. Энэ хүмүүсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тэр тамга тэмдэг нь болохоор зэрэг одоо хүртэл нийслэлийн цагдаа дээр байгаа тэр тамга тэмдэг байт юм билээ. Маш их олон асуудал байна л да. Энэ бол Монгол улсын иргэд хэдийгээр 30 гаруй айл өрхөхөд энэ орон сууцны захиалга өгсөн ч гэсэн үнийн дүнгээр 2 тэрбум төгрөг болчиход байгаа байхгүй 2 тэрбум гаруй төгрөг. Тэгэхээр энэ мөнгө бол маш хэмжээний мөнгө шүү дээ. Жирийн иргэний хувьд бол тэгэхээр энэ их мөнгөтэй холбоотой энэ олон хүнийг чирэгдүүлсэн охироодлсон асуудлыг шийдэхдээ манай хуулийн албан байгууллага их маш их хугацтай хандвар байгаа. Энэ дээр бол маш их учир тогтвортой зүйл байгаа. Энийг бол та хүн баримтаар дийлэх байх гэж бодож байна тийм ээ. За та хүнд одоо юу хэлэх гээд байна нөхөр одоо гадаадын хөрөнгө оруулалт нэрээр одоо иргэдийг за мөн Монгол улстай одоо тэгээд нэг томоохон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгээд тэр дундаа иргэдийг хөрөөдөг, өөрсдөө ашиг хонцоо хайдаг, за бас мөнгө угаах хэрэгслээ болгодог. Энэ байдлыг таслан зогсоохгүй бол болохоо байжээ. Энэ бол Монгол улсын нэр төртэй холбоотой асуудал. Үнэхээр хөрөнгө оруулагч дундаас Монгол улсад бүтээн байгуулалт хийчээ, Монгол улсад эрүүл зөв шударга бизнес хийчээ, тэрнийх нь үр дүнд бас үр өгөөжөнд нь Монгол улс хөгжих, Монголын ард иргэдэд одоо орлого ашиг нэмэгдэх те ийм зөв хөрөнгө оруулалтууд байж болно шүү дээ. Монгол улс бол төстэйдэргүй одоо Монгол тавтан морил гэдэг тийм ээ хинч ирж исэн бид нар одоо цайгаа бариад тийм ээ хоолндоо бариад ингээд зочилдог, дайлдаг ийм л ард түмштэй. Гэтэл одоо энэ байдлыг ашиглаад одоо тодорхой ашиг олох зорилготой хүмүүс тийм Монголын тэр цайлган ард иргэдийн сэтгэл дээр тулгуурлаа тийм ээ. Тэгээд одоо гаднаас үнэхээр Монгол улсыг бас Монгол улсад бизнес хий тийм хэдийгээр ашигын сонирхолтой ч гэсэн Монголд хэрэгтэй тийм тэдний оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт нь Монгол улсад ашигтай байх ийм нөхцөлтэй үйл ажиллагааг одоо жишээлбэл таслан зогсоох тийм ээ дээрээс нь Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд унгах иймэрхүү бохир үйл ажиллагаануудыг бол манай хуулийн албан байгууллага ялгаж хараасаа л гэж хүсэж байгаа. Лишенбо нөгөө 100% юу гэсэн гэрчлэгийг наагаад гэрээ хийгээд ингээд 137 сая төгрөг зөвхөн 18 тодоос их 137 сая төгрөг авчихсан байгаа.
Тэгээд тамга тэмдэг байхгүй. Тэр хүн авах эрх байхгүй. Гих мэтэр залилуулчихсан Монгол иргэд энэ 32 судал айлаа чинь лавл за зөвхөн би алдаатай байлын хөлтөд дооцох нь 15 айл байгаа. Над дээр байгаа материал нь лишн бод залдуулсан материал нь 7 айл байна. 7 айлаас 300 гац сая төгрөг авсан байж байна. Энэ дээр бол ерөөсөө яг л одоо маш хатуур хэлэхэд бол Монгол улсын хууль хяналтын байгууллагын бүх хүмүүс биш. Гэхдээ энэ хэрэг маргаантай холбоотой үйл явдлыг шалгаж тогтоох ёстой байгууллагын ажилчид үнэхээр ур чадваргүй байдаг юм уу? Альсгүй бол одоо ашиг сонирхлын зөрчлөөс бол буруу шийдвэр гаргадаг юм уу тийм ээ? Ийм маш олон эргэлзээтэй баримт факт байна. Хамгийн гол нь хятад иргэд бол манай улсад орж ирээд яаж дураараа авирлаач тийм ээ? Яаж энэ хууль бус үйлдэлийг хийж байгааг л одоо та бүхэн хараарай. Энэ байж болох явдал уу, байж болохгүй явдал уу? Одоо би энэ нийслэлийн прокурор дээр одоо бүтэн 3 жил одоо шалгаж улсын мөрдөн байцаах газар 2 шалгаад Яг үнэхээр буруу зөвийн тогтоогоо маш богино хугацаанд энэ асуудлыг шийдмээр шүү дээ. Чихтэй хэрнэн иргэдийн үгийг сонсохыг хүсдэггүй. Нүдтэй хэрнэн иргэдийн зовлонг харахыг хүсдэггүй. Тэр юу вэ? Энэ бол эзэнгүй төрийн эмгэнэл. би нэг одоо зүгээр нэг одоо нутагтаа өрөнд баригдчихсан одоо очих аргагүй гэж байгаа шүү дээ тэр лишн бог гэж. Хятад нь ярьд юм байл шүү дээ. Очих газаргүй болчихсон улсууд Монголд ирж ингэж одоо лойвер хийжил амьдардаг юм байна. Энийг одоо манай цагдаагийн байгууллага одоо улсын мөрдөн байцаах газар ч гэсэн үүндээ би заримдаа хууль цагдаатай тусгаар тогтносон Монгол улсын иргэн гэж хэлхээсээ ч ичдэг. Ягаад гэвэл энэний урдуур яваад байгаа тэр Мандхойр баясгалан гэж дамаа тэр Мандхойр гэдэг хүүхэн бол юунд ч дийлдэггүй. Тэр хууль хяналт тэр шүүхийн тэр одоо энэ үйл ажиллагаа лишн бог явуулахыг зогсооцсон байгаа шүү дээ. Дөрвөн одоо захиргааны хэргийн 2 шатны шүүхийн захирамж Баянгол дүүргийн Батбаатар шүүгчийн захирамжаар лишн богийн компанитай одоо холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгахгүй гэсэн ийм захирамжууд байгаад байдаг. Гэтэл тэр лишн богийн үндэ бид нар мэдэхгүй хараачгүй баг одоо лифтэнд нэг таарлсан доор гарааш нэг таарлаж. Энэ улсуудын өмнөөс хэн энэ ажлыг хийгээд байна? Мандхойр баясгалан Нинжма гэдэг хүүхэн. Нинжма гэдэг хүнийг энэ захирал гэдэг юмар тавьчаач хүндээ компани захирал шүү. Компанид энэ 3 хүн ямар ч хамааралгүй. Тамга тэмдгийг ямар замаар хулгай хийж аваад одоо тийм юм одоо итгэмжлэн төлөөлөгч гүйцэтгэх захирал гэдэг юм авчаад байгаа мэдгүй. Би бол хулгай хийсэн гэж үзэх гээд байна. Өнөөдөр ихэд жил одоо энэ баг 4-5 жил явцсан шалгагдал ингээл яваад байдаг. Бие биеийн лүгээ шилжүүлэл гэдэг тийм ээ. Асуудал нь шийдэгддэг. Уул нь бол асуудал маш энгийн л асуудал байж идэг тийм. Тэгэхээр энийг л одоо та бүхэнд хэлмээр энэ асуудлыг шийддэг үнэхээр шудраг үнэнч тийм төрийг та бүхэн олж өгөөч. Үнэхээр эзэнгүү олцоод байна энэ төр засаг маань тийм. Тэгэхээр энэ төр засгийг бас хайж сургалж олж өгөөч л гэж хүсмээр. Эзэнгүү төрийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Хятадын хөрөнгө оруулалттай компани талаар бид бэлтгэн хүргэлээ. Энэ мэдээллийг бид дараагийнхын дугаараар үргэлжлүүлэн хүргэнэ. Ерөн хаана буруу зүйл хийцэн. Хятадын хөрөнгө оруулалттай компанид одоо тэр зөвшөөрөл олгосон улсуудын хигэн байдгийг. За тэгээд энэ Хятадын хөрөнгө оруулалттай компанид одоо барилгыг одоо нийслэлийн засаг даргын тамгын газрын 66 айлын орон сууц гээд явж байдаг нь одоо ямар учиртай ингээд. За хариулт нэгсэн зөндөө бол асуулт байгаа. Тэр бүхнийг бид дараагийн дугаараараа үргэлжлүүлэн хүргэнэ. Эрүүл мэндийн шүүс. Terraplex-ийн этгэвтэй найрлага нь өвдөлтийг намдаагаад зогсохгүй үений бүтцийг сэргэн. Terraplex мөрсөн эдийн тэжээлийг сайжруулж нөхөн төржилтийг дэмжинэ. Terraplex танд эрүүл үе этгэвтэй амьдралыг авчирна.